сайн. Малчин хөрхийг одоо тодруулгаа. Энэ жилийн малчин хөрхөөр тодорсон Сквадрангийн асцмын үлзийт багийн малчин инх болтын инх мандахын одоо хүрэлцэн ирээд байна. Тэгээд өргөмжлийг одоо уншиж танилцуулъя. За өргөмжлөл Сквадрангийн асцмын үлзийт багийн малчин инх болтын инх мандах байна гэж. Үндэсний баялаг болсон мал ачуугаа баталтай ирсэн эх орныхоо эдийн засаг үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч хөтөлбөрийн тань улсын авраг малчнаар шалгаруулан өргөмжлөвөө. Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсраа оюун эрдэнэ хүн зүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Жаданбаагийн инх баяр гэсэн байна. За. Инх баталтай инх мандах таны мал аж ахуйн салбарт үр хөтөлбөртэй ажиллан амжилт гаргасныг чинь үнэлж Монгол Улсын засгийн газрын 2025 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын авраг малчин холны үнэн тэмдэх олгоо хүн зүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Жаданбаагийн одоо энэ 20 хэдэн жил мал малж байна да. 2001 онд 8 төсөө хөдөө гараад улсын гошоо аврагын бужиг гэж манай ээж дүү хүн байдаг. Ах байдаг. Тэгээд тэдний дээрээ байж гад 200-аад хонтой тэгээд нэг 100-аад адтай гарсан тэгээд. Тэгээд өдөө малаа өсгөл явж байна да. Одоо нэг 300-аад адтай байгаа. Хоны маань 90000 юм байна. Хүр нэг 100 гаруй хүр байна. Хамгийн том наадах бол уяастай оны 20 жил даагаар болсон. Тэгээ мөр жилдэл нэг сумандал орлт юм дөө тэгээд. Тэгээ Монгол голцоо мөртэй тэгээд онгоо. Тэ манай үний нэг өөрийн моён 8 төгсөөл мөрөн дуртай мөр их сонирхолтой байсан. Тэгэл тэргээрээ цуглаасаа адуунууд тэгээд ах дүүнэрийнхээ ахыгаа адуунаас авсаа адуунууд хурдлсан. Бүгд сайхан давхиж байна да. Тэг хамгийн гол нэг малаад мөрөө сайхан уяа явах чи хамгийн сайхан чаргалдаг шүү дээ. Хөдөө сайхан мөр уяа тэгээд манайх 5 хүүхэдтэй л дээ. Тэг би өөрийнхөө хүүхдүүдээр онолцдог тэгээд. Манай энэ охтууд хүүнэрч онж байгаа. Тэгээд сум юм сайхан наадмууд очиж уралднаа. Энэ үржлийн албаны гуц авч байна. Тэгээд эндээс адуул эндээс энэ халзангаа зазраг авчиж тавьж байна. Энэ сумдуудаас тэгэл голцол азраг авчиж тавьж байна дөө. Хурдны жиглэр нь л голцоо малж байна дөө. Нэг тракттай тэгээд тэргээрээ нэг өөрийнхөө хэрэгцээний өвсийг аваад тэгээд зарим нь худалж аваад мянган нь худалж аваад тэгэл. Хадлан нэг хандж бэлдэггүй байна. Хадлагаар өөрөө бэлдэнэ. Хэдээр юм бэ? Нэг 2-3 тоноор нь авчдаг юм. Тэгэхэд нөө манайхан энэ Эрдэнэ цагааны ийшээ гарч оттор гарсан. Тэгээ нөт нь өнгөрсөн үйл тэгээ чанга үйл болсон. Тэгээд яг даваал гал дуулаад гарч штэ. Хорогдол
хоригцсон. Тэгэл мала оторт гаргаад нэг сайхан үлдсээ. Зунжлага энэ хоошоно зунждах энэ үлзийт руугаа. Тэгээ энэ манай наамарчаа ингээд өнгөрсөн жил энүүгээр оторт орж ирсэн. Энэ Баян Зэрэг гэдэг газар. Газрын гарцыг л дагж штэ. Одоо загас хаана бага унжинөө тийшэл явж. Отор игээл нүүдлээл тэгэл малаанд оруулахын тулд тэгэл явж байна. Ами орон бүсгүй хэзээ болсон гинэ? 18 онд авсан. Ер нь л гоошд мал дээр хах бид нар ч одоо мал дээр ажил ингэж сайхан хэдэн 5 төрөл дээр л мал өсгөөд л 2016 онд сумын сайн малчин болсон. 2018 онд аймаг сайн малч одоо Монгол улсын авраг малчин устай баяртай байна. Сүхбаатар аймгийн хувьд бол өнгөрсөн жил жоохон бид хүн дөвлийг бас даван туулсан. Гэхдээ одоо хүн дөвлгээд бүх малчид одоо мал нь бас хорогдоод байсан гэдэг агуулгаараа биш. Тухайн хүний одоо малгааны арга аргачил одооны асуудлууд бас нэлээд нөлөөлж байна. Гэсэн хэдий ч одоо Сүхбаатар аймгаас бол энэ жил нийтдээ 5 улсын авраг, 2 одоо хошоо авраг. За аймгийн одоо авраг малчин гэхэд нийтдээ 29 ийм авраг малчин бас төрж игэж гарсан сайхан амжилт үзүүллээ. Тэгээд энэ жилийн хувьд бол юм бас ээлжтэй байдаг гэдэг. Тэгээд үйлчлэлт үнэхээр бас бүх сумын нутаг дэвсгэр дээр бол сайхан манай малчд маань сэтгэл тэнүүн ийм сайхан үйлжж байна. Тэгээд өнөөдөр шөнийхөө хамтаар улсын авраг малчны болцол хангасан алуудынхаа шагналыг ингээд гардуулаад бас явж байна. Манай малчд маань үнэхээр бас сэтгэл тэнүүн ерөн сайхан байна. Тэгээд малчид ч гэсэндээ бас ер нь ярьж байна. Тэгээд малчин хүний энэ улсын авраг, аймгийн авраг энэ төр гэдэг бол бас малчин хүний хувьд бол маш юм чухал тэмдэглэлт ийм одоо шагнал байдаг. Тэгээд энэ шагналаа бас хотондоо ингэж хүлээж авах, за найз нөхдүүдээ цуглуулах, самар нутгийгаа цуглуулах, хот хүрээнийхнийгаа цуглуулад ингээд авах нь бол өөрөө бас агуулгын хувьд бол маш их одоо сайхан байдаг юм аа гэдгийг бол одоо манай малчд манаас ингээд ярьж байна. Тийм ч бас одоо удахгүй хэдхэн хоногийн дараа бас шинэ он маань гарах гэж байна. Тийм учраас ирэх жил ч гэсэн Сүхбаатарчууд бид бүхний хувьд бас сайхан жил болно. Олон ажил өрнөсөн хөдөө аж ахуйн дээрс төр бүтээн байгуулалт, одоо эрүүл мэнд, боловсролын салбарт олон салбарт одоо маш олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ ажлууд маань ч гэсэн үр дүнд хүрсэн ийм одоо сайхан жил болно гэдэгт бол итгэлтэй байж байна. Энэ жилийн хувьд бол Сүхбаатар аймгийн хувьд бол яг малын тоо толгойн хувьд бол өнгөрсөн жил жоохон
хүнд байсан учраас нэлээд ухарсан. Өнгөрсөн жил бид нар 3.8 сая толгой мал тоолуулж байсан. Саяын тооллогоор бол үндсэндээ 2 сая толгой мал тоолуулж ингэж нэлээд ухарсан үзүүлэлт гарсан байж байгаа. Гэхдээ яг юмнууд нөгөө сайн муу юм холилдож байдаг учраас хэдийгээр малын тооллого ухарсан ч гэсэн нөгөө талаараа авал бэлчээр одоо байгаль орчин талаас авал бас сэргэж байна. Сүхбаатар аймгийн төвд хаасаагүй одоо сайхан бэлчээр өв сургамал ургасан. За дараагийн одоо мал сураг маань өсөж үржих ийм одоо сайхан таатай орчин нөхцөлийг бүрдэж байгаа ийм одоо сайхан орчин нөхцөл бүрдэж байна. За түрүүний илчлэн ингээд ирэх могой жилүүл Сүхбаатарчууд бүгдний хувьд өмнө гаргасан ажил амжилтаа ахиулсан ийм одоо сайхан жил болно гэдэгт бол итгэлтэй байна. Тийм учраас нийт Сүхбаатарынхаа ард түмэнд болон Монгол түмэндээ бас сайхан шинэлээрээ та бүгдний ажил үйлс нь үргэлж одоо өөдөө өшөж байхын үлзийтэй өрөөлийг бас өргөн дэвшүүлье. Цагаан сарын дараа бол шинийн 1-ээс шинийн 5 ортол манай одоо Шилийн богд тайрхан дарингийн одоо шүтэн уулууд дээр зорж ирж байгаа манай дотоодын аялал жуулчлал хэсэгтэн манай иргэд маань бол маш их байдаг. Учираас энэ иргэд маань одоо манай Шилийн богд тайрхан Балтаа хайрхан энтергээл ингээл бас суучгаж мөргөж ажил үйлсээ ингээд даатгадаг. За мөн ингээд даатгахтаа бол нэг асуудал нь бол өөрөө энэ одоо авч ирсэн одоо янз бүрийн ахуйн хэмжээний хог хаягдл юмнууд давал бас хаяхгүй байх. Энийгээ бол эргээд одоо авч явах. Энэ нь л эргээд өөрөө бас тухайн одоо байгаль дэлхийдээ ч тэр хувь хүн талаас ч тэр бас том одоо буян болох юм аа. Тийм учраас та бүхэн маань дотоодын аялал жуулчлал Сүхбаатар аймагт морлон ирэхтэй бас энэ байгаль орчиндөө ээлтэй байдлаар ингэж аялал жуулчлахыг бас урьж байна та бүхнийхээ.